За ийхүү Шантидева гэгэмбэр боцатын явдалд орох номондоо ийг л одоо ядуус хогн дотроос ямар мэт их эрдэн одоо олох мэт түүнчлэн юу нэгэн одоо өөрийн одоо золоор бодийн сэтгэл надад төрвөө хэмээн одоо айлдсан байдаг. Тэгэхээр зэрэг хэрвээ одоо нэгэн одоо ядуу хүн явж байгаад тэгээд одоо хогн дотроос одоо их эрдэн одоо олох юм бол тэрийг одоо маш дазтайд одоо тооцноо. Одоо бид нар өөрийнхөө одоо энэ сэтгэл дотор бол хэрвээ одоо бод сэтгэлийг одоо өөрийн одоо хүчээр одоо бясалгаж жагаад ямар ч байсан өөрийн одоо аз золоор гэх юм уу өөрийнхөө нэг одоо үнэхээр энийг одоо нэг хичээл зүтгэлээр бодийн сэтгэлийг одоо олчих юм бол тэр бол маш одоо дүүрлэшгүй одоо тийм одоо зүйл юм аа. Тийм учраас бол бод сэтгэл гэдэг бол маш их одоо тус эрдэмтэй ийм зүйлээ. Хэрвээ бид нар энэ насандаа одоо бод сэтгэлийг одоо ингээд олчих юм бол бүхий л одоо энэ орчлонгийн одоо зөвхөн өөрийн төдийгүй өөр бусдын одоо хамаг зовлон бол одоо арилгаж чадах тийм хэмжээний одоо зүйл одоо болох ийм одоо юм аа. За тийм учраас энэ хөө одоо ганжуур их эрдний лүнг одоо сонсож байгаа энэ бүх одоо буйны заваа буйны одоо үндэс юу байна? Тэр бүгд дээр одоо шүтээд тэгээд аль чадах чинээгээр хамаг амьтны тусын тулд бодийн сэтгэлийг одоо үүсгэж амьтны тусын тулд бурхны хутгийг одоо олё гэж ингэж одоо бодох хэрэгтэй. За мөн одоо энэ хүү ганжуур эрдний одоо лүнг сонсож байгаа буйны одоо ямар одоо буян хураасан тэр одоо бүх одоо буйны үндсэн дээр шүтээд дээрхийг гэнтэн жангараасаг бурхны одоо хувилгаан далай багш тэргүүтэй шашныг баригч одоо дээд ламдрын хөлний бат одоо оршиж за мөн одоо энэ хүү одоо ган тэгшлэн одоо хий тэргүүтэй одоо номын одоо аймаг хүрээ хийдүүд тийм одоо шашин номын одоо үйлс нь улам одоо дэлгэрч за мөн одоо өглөгийн эздүүдийн одоо хэрвээ хэн нэгэн одоо өнгөрсөн хүний одоо хойноос одоо буян хийж байгаа бол тэр хүн нь маш их төргөн чөлөө өвчрөл сайн төрлийг одоо олоод тэгээд маш их төргөн одоо бурхны хутгийг одоо олох. За мөн одоо насан төгөлдөр одоо энэ өглөгийн эзэн болж байгаа хэн байна? Тэдгээр бүгдийн энэ насных нь бүхий л одоо ажил үйлс нь номын ёсчлон одоо бүтэж сансан санаа бүгд нь одоо гүйцэж ирээдүйн хойчтон ч гэсэн энэ одоо чөлөө өвчрөл сайн төрлийг одоо олж төргөн одоо гэгэрэх тухай. За мөн одоо нийтийн замбуу төв дээр бид амар амгалан энх тайван сайн сайхан бүгд одоо дэлгэрэх болтугай. Энэ одоо хязгаарчгүй хамаг амтан бүгд одоо амар амгалан одоо олох болтугай гэж ингэж одоо ёроол тавих юм аа. За мөн одоо энэ хөө ганжуурын лүн одоо сонссон ямар одоо буян байна тэр одоо буйны язаар дээр одоо шүтээд хязгаарчгүй их болсон одоо хамаг амтан бүгдийн төлөө одоо бурхны хутгийг одоо олё гэсэн бод сэтгэлийг бол аль чадах чинээгээр сайн одоо тодруулан одоо бясалгаж за түүгээрээ одоо өдөөгдөн энэ хүү номыг одоо сонсох хэрэгтэй юм. Хэрвээ амьтны тусын тулд бид нар бурхны хутгийг одоо олж чадах юм бол их болсон одоо хамаг амьтныг энэ одоо орчлонгийн зовлонгоос бол маш их төргөн одоо гэтлэж чаднаа. Тэгэхээр зэрэг бурхан болох юм бол хамаг амьтныг одоо маш их төргөн гэтлэж чадах тийм одоо буйны одоо бэлэг одоо ирдэг шүтэн барилга одоо жигдэрдэг ийм одоо ёстой юм аа. Тийм учраас амьтан бүгдийн тусын тулд би бурхны хутгийг олъё. Тэхийн тулд энэхүү дээдийн номыг одоо сонсё гэсэн ийм одоо зөв сэтлэр мөн одоо номыг одоо сонсохдоо бол зөв одоо ийм одоо явдлаар бол бодийн сэтгэлийг сайтар одоо тодруулан талбайд энэхүү номыг одоо сонсоорой гэж